Ботоксыг болохоор ганцхан гоо сайхны салбарт хэрэглэхээс гадна мэдрэлийн салбарт хэрэгжилж байна. Унал далт өгдөг, мигрэний өвдөлттэй хүүхдүүдэд бас нэлээд өндөр тунгаар хийгддэг. Сайн байцгаана уу? Доктор Чингү эмнэлгээс өнөөдөр та бүхэндээ ботокс эмчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэж байна. Ботокс нь болохоор гоо сайхны салбарт хамгийн их түлхүү хэрэглэгддэг эмчилгээний нэг. Ботокс нь болохоор агаар үтэн янгаас гаргаж авсан химийн нэгдэл гэсэн үг. Ботоксыг аль хэсгүүд хийгддэг бол нүүрний хэсэгт хийгдэж болно. Нүүрний хэсэгт хийгдэхдээ хөмсөг зангиддаг, духны булчин, цацраг хүрчлэнд хамар зангиддагт хийж болно. Нүүрний доод хэсэгт гэх юм бол ирүүнд хийж болно. V-line хийх зорилгоор жажлуурын булчинд хийж болно. Дээд урууланд хийж болно. Жавжны нүнжилт, уруулын үнцгийг доош нь татдаг булчинд бас хийж болдог. Нүүрнээс доош хэсэг гэх юм бол хүзүүнд хийж болно. Хүзүүний арьсанд хийж болно. Хүзүүний том булчингийн урт юм холбооснууд дээр бас хийж болдог. Мөн биеийн хэсэгт гэх юм бол хуянгийн хэсэгт хийж болж байна. Шилбэний ботокс хийж болж байна. Дээрээс нь мөн хүлрэлтийн ботоксыг бас хийж болдог. Тэр нь аль хэсэгт байх айгвал суу байж болно, толгойн хэсэгт хийж болно. Хөлийн уул хэсгүүдээр ботоксуудыг хийгддэг байгаа. Ингэснээр хүлрэлтийн булчирхайн, хөлсний булчирхайн үйл ажиллагааг тодорхой хугацаанд зогсоосноор хүлрэх процесс ерөнхийдөө багасчихж байгаа гэсэн үг. Ботокс болохоор ямар хүмүүст хийж болохгүй вэ гэвэл нэгдүгээрт хөхөөл болон жирэмсэн хүмүүст хийгдэхгүй. Дээрээс нь ботоксноос харшил үүсгэсэн бол ботоксыг хийхгүй тийм залттай байдаг. Ботоксыг болохоор ганцхан гоо сайхны салбарт хэрэглэхээс гадна мэдрэлийн салбарт хэрэгжилж байна. Унал далт өгдөг, мигрэний өвдөлттэй хүүхдүүдэд бас нэлээд өндөр тунгаар хийгддэг. Тэгээд мөн охин сэргээх болон гэмтлийн салбарт бас нэлээд түлхүү хэрэглэгдэж байгаа. Ботокс нь болохоор шууд хийгээд тэр дороо үр дүнгээ өгдөг. Тодорхой хугацаа хүлээх шаардлагатай байдаг. Тэр нь болохоор 3-аас 10 хоногийн дараа ботокс маань бүрэн орно гэсэн. Ботокс хийлгэсний дараагаар тодорхой нэг хитэн гам дэглэм барьдаг. Тэр нь ямар гам дэглэм байх вэ гэвэл нэгдүгээр спиртийн төрлөө хэрэглэхгүй, антибиотик хэрэглэхгүй, ботоксоо орох хугацаанд гэсэн. Тэгээд өндөр идэвхтэй спортоор хичээлж хөлсөө хидэх гарахгүй гэсэн. Хийснээс хойш 2 цаг унтахгүй сэрүүн байна. Тэгээд тодорхой хэмжээгээр нүүрний мемик бага хүчээр өгөх юм бол ботокс мөн илүү гоё орж ирдэг байгаа. Гаж нөлөө үүсэх нь бол харьцангуй бага. Мэдээж хашилдаг хүмүүст их юм бол хүчлийн оргол өгнө. Ботоксыг тэгээд өндөр тунгаар бас хийж болдгоо. Тэгэх юм бол хоруу чанар үүсэх эрсдэлтэй. Тэгээд ботоксыг булчингаа онж яг хийх ёстой цэгүүд дээр онж хийхгүй бол нүүрний тэгш нэгсэндээ алдагдана гэсэн. Хөмсгөндөө хийлээ гэж бодох юм нэгтлийн хөмсөг өргөгдөөд нэгтлийн хөмсөг дарах ч юм уу. V-line ботокс хийлээ гэж бодоход V-line ботоксынхаа яг жажлуурын булчинг оноогүй тохиолдолд нэгтлийн жавж ч юм уу унжиж орж ирэх эрсдэл үүснэ гэсэн үг. Тийм болохоор ямар нэгэн гоо сайхны эмчилгээг мэргэжлийн эмнэлэгт мэргэжлийн эмчээр хийх нь илүү үр дүнтэй, илүү аюулгүй хийгдгээрээ даваа талтай.